Өглөөний мэнд үзэгчтэй та бүхэн сайхан амарцгаасан уу? За сувга UBS телевиз дээр тааруулан кофе уу цайвар нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийнхаа зочны хоймор өргөцсөн хүндэт зочтой үзэгч та бүхэндээ танилцуулъя. За манай нэвтрүүлэгт өнөөдөр Мандах их сургуулийн багш ажилчдын төлөөлөл урагдсан ирсэн байгаа. Хүндтэй багш нараа үзэгчдэд танилцуулъя. Од гарав. За Мандах их сургуулийн Нэгтлэн бодох бүртгэлийн сургуулийн бүртгэл шинжилгээний тэнхим эрхлэгч ахлах багш. За дараагийн багш маань инженер эдийн засгийн сургуулийн суурь шинжлэх ухаан инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор Төвшин Жаргал. За мөн инженер эдийн засгийн сургуулийн эдийн засаг бизнесийн тэнхимийн эрхлэгч доктор ахлах багш Гүн Жаргал нар бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн иржээ. За мэдээж одоо багш нарын хувьд яг энэ зуны ихэнх сарын үед бол маш их завгүй байдгаа. Оюутан сурагчдаа төгсөх гээд тий. За бүтэн одоо 9 сар бүтэн жилийн ажлаа дүгнэх гээд шалгалтаа дүүрэх гээд завгүй энэ үедээ бидний урилгыг хүлээж авсан та хэдтэй баярлалаа. Мандах их сургуулийг мэдэхгүй одоо сурагчид оюутнууд ээж аваад байхгүй хаа. Тэгэхээр мэдээж одоо өнөөдөр элсэлтийн шалгалт болох гэж байна. За ерөнхий боловсролын сургуулаа хүүхдүүд маань дүүргээд цаашдаа ямар одоо мэрэгжил мэдлэг эзэмших үү, ажил амьдралаа залгуулах уу гэсэн том даваа босгоны өмнө ирдгээ. Тэгээд энэ үед бид бас боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа олон сургуулиудыг үзэгчдэдээ бас танилцуулан хүргэдэг. Тэгээд өнөөдөр Мандах их сургуулийн тухай хэдүүлээ ярилцъя. Тэгээд манай үзэгчдэд Мандах хэмээх олон улсын тийм ээ магадлан итгэмжлэгдсэн Мандах их сургуулийнхаа тухай эхлээд танилцуулаач гэж таагуураасаа хүсэж байна. За одоо нэвтрүүлгийн хүлээн авч үзэж байгаа үзэгчдтэй энэ өглөөний мэндийг хүргье. За тэгэхээр манай Мандах их сургууль маань 1992 оноос хойш одоо үйл ажиллагаа бүтэн тасралтгүй 34 жилийн турш одоо явуулж байна. За одоо бол ингээ манай сургууль өргөжинтлээд их сургуулийн хэмжээндээ 5 бүрэлдэхүүн сургуультай бол үйл ажиллагаа явуулаад за Нэгтлэн бодох бүртгэл, санхүү банк, бизнесийн удирдлага, гадаад хэл, за програм хангамж мэдээллийн систем, инженер чиглэлийн чиглэлээр одоо бакалавр, магистр, докторийн түвшинд бол сургалтыг бол эрхлэн явуулж байна. Ихтэй сургуулиудын үүрэг оролцоо Монгол улсын эдийн засаг за тэгээд ажиллах хүчин, мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд маш том үүрэг оролттой байдаг. Тэгээд тэр дундаа одоо улсын одоо нэрлэгдэх томоохон сургуулиудын араас жин дарж орж ирэх бас их сургуулиудын нэг гэж ойлгодог. Тэгээд ер нь энэ боловсролын чанарт хэрхэн одоо үүрэг гүйцэтгэж байгаа талаар бас өнөөдөр ярих зүйтэй байх. Ер нь яг энэ 92 оноос хойш энэ хугацаанд хэрхэн өргөжин тэлсэн, хичнээн мэрэгжлэр, хичнээн одоо мэрэгжилтэн боловсон хүчнүүдийг бэлтгээд байгаа талаар. За манай сургуулийн бол эрхэм зорилго нь одоо үндэсний болон олон улсын стандартад нийцсэн чанартай боловсролын үйлчлэг үзүүлэхэд бол оршиж идэг. За манай сургууль ингээ 1992 онд бол анх Нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр мэрэгчлэн бэлтгэж эхэлсэн. Одоо бол нийт одоо саяны дурдсан тийм ээ санхүү банк, бизнесийн удирдлага, инженерчлэл, програм хангамж гэх мэтчлэн чиглэлээр нийтээ бол 12 одоо мэрэгчлэр бол эсэлт авч байгаа. За ингээд энэ хугацаанд бол 34 жилийн хугацаанд бол 10,000 гаруй төгсөгчдийг бол ажлын байранд бол бэлтгээд гаргачихсан байна. За одоо бол ингээд улсын тийм ээ за төрийн алба, хувийн хэвшил гэх мэтчлээ одоо бүх салбарт бол манай мэрэгчлэнүүд бол амжилттай ажиллаж байна. За тэгээд манай сургуулийн бол гол брэнд хөтөлбөр болох одоо анханасаа хэрэгжүүлсэн Нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрөөр мэрэгсэн мэрэгчлэнүүд маань бол мэрэгжлийн хувьд тийм ээ одоо мэрэгсэн Нэгтлэн бодогч, татврын мэрэгсэн зөвлөх гэх мэтчлэн одоо карьерийн хувьд бол нэлээд одоо өндөр ийм явж байна. За тэгээд манай одоо сургууль бол одоо саяны хэлсэн эрхэм зорилгын хүрээнд за сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сургалтын орчин, за мөн одоо үнэлгээнийхээ тогтолцоог бол одоо тогтмол сайжруулж байна. За үүнийхээ хүрээнд бол одоо 2 ч олон улсын одоо чанарын стандартыг нэвтрүүлчихэд байна. Одоо ISO 9001 2015, ISO 21001 2018 гэсэн одоо стандартыг бол нэвтрүүлсэн одоо анхны сургууль болоод ингээд явж байна. Стандарт гэдэг зүйл аль ч одоо салбарт хамгийн чухал байдаг. Тэгээд суралцах таатай орчин нөхцөл, за сургах одоо багш нарын одоо мэдлэг чадвар, туршлага гээд олон зүйлийг хүмүүс хамгийн түрүүнд сургуулиудаас хардгаа. Тэгэхээр Мандах сургуулийн хувьд багш боловсон хүчнүүдийн чадвар чансааг бас та хэд маань өнөөдөр тодорхойлон ярих бах тий.
За манай сургууль бол ер нь бол их сургуулийн хэмжээнд бол тийм ээ тодорхой хувь нь бол доктор профессор цогц зэрэгтэй байх шаардлагатай. За тэгээ мэдээж их сургууль учраас магистрээс дэс зэрэгтэй багш нар ажиллах хэрэгтэй гэдэг. За ингээ манай сургуульд бол гавьяат багш нар байна тийм ээ. За мөн 40-оос дээш хувь нь бол доктор зэрэгтэй багш нар багшилж байна. За ингээд дээрэс нь мэрэгжлийн чиглэлийнхаа агц төвчлүүдийг гаргасан юм багш нар байна. Жишээлбэл бүртгэл шинжилгээний тэнхим маань бүх багш нар нь мэрэгсэн эхлэн бодогч. За мөн аудитор зэрэгтэй, давтрын мэрэгсэн зөвлөхийн зэрэгтэй. За ийм багш нар бол ажилдаг байгаа. За тэгээд энэ стандарт гэдэг юм бол бас нэлээд чухал үзүүлэлт байна гэдэг. Тэгээд эдгээр хоёр стандартыг нэвтрүүлснээр манай сургууль бол сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчин, за оюутанд үзүүлэх үйлчлэгийг олон улсын түвшинд бол чанарын өндөр баталгаатай үзүүлж байна гэдгийг бол илтгэж байна. За мөн суралцагчдын хувьд бол чанартай боловсролыг бол эзэмшиж байгаа. За стандартаас гадна манай сургууль бол магадлалын итгэмжлэл гэдэг юм бол нэлээд чухал гэдэг сургуулиудын хувьд. За манай сургууль бол олон улсын хэмжээнд бол үндэсний хэмжээнд бол тасралтгүй ингээд магадлалын итгэмжлэлүүдийг бол хийлгэж байна. За жишээлбэл байгууллагын боловсролын магадлалын итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр бол байгууллагын хувьд 4 удаа. За хэрэгжүүлж байгаа хөтөлбөр тус бүрийн хувьд бол 1-5 удаа юм магадлалын итгэмжлүүлсэн магадлалын итгэмжлэлийг тасралтгүй ингээд хэрэгжүүлдэг ийм сургууль байгаа. Төгсөгчдийн тухайд жишээ нь 2025-аас 2026 оны хичээлийн жилд хичнээн оюутан элсэн суралцаад өнөөдөр хичнээн оюутан төгсөж яг ажлын байран дээр гарах гэж байна. Төгсөгчдийн хэдэн хувь нь ер нь ажлын байранд шууд гардаг вэ? За манай сургуулийн хувьд болохоор 2025-аас 2026 оны хичээлийн жилд бол 300 гаруй оюутан бол төгсөөд ажлын байран дээр гарч байна. За эдгээрээс бол 95-аас 100% нь ерөөхдөө ажлын байраар хангагддаг. Ингээд төгсгөгчдийн араас ингээд байнгын судалгаануудыг авдаг тийм ээ. За эндээс харах юм бол 1-3 сарын хугацаанд бол ихэнх оюутнууд маань ажлын байраар хангагдчихсан байдаг. За энэ талаас нь бас сургууль бол ямар байдлаар дэмжиж ажилладаг вэ гэхээр ажлын байранд суурилсан сургалт гэдэг юмыг бол манай сургууль сүүлийн 3 жил бол хэрэгжүүлж байгаа. За энэ нь ямар давуу талтай вэ гэхээр оюутан суралцж байх хугацаанд яг мэргэжлэрээ ажиллах байгууллага дээр очлоод ажиллангаа суралцсан гэсэн. Тэгэхээр тухайн байгууллагаас бол практик дадлага авч гин тийм ээ. За ажиллаж гин, цалин авч гин. За ингээд мөн сургууль дээр шалгалтаа өгтөө сургалтынхаа тодорхой хэмжээний дүнг бүүцүүлэх гэдэг ийм байдлаар. Тэгэхээр ажлын байранд суралцсан сургалтаар явсан хүмүүсийн давуу тал нь яг мэргэжлэрээ ажиллах боломж нь бүрдэж байна. За тэгээд цаашаа байгууллагууд маань тухайн оюутныг аваад ажиллах, гэрээгээ сунгах тийм ээ. Ийм боломж бол бүрэн байна. За дээрээс нь манай сургуулиас бол ажил олгогч нар маань ажилтан авъя гэдэг саналыг тасралтгүй байнга ирүүлдэг. За тэгэл ажил олгогчдын өдөрлөгийг жил бүр улирал тутамд зохион байгуулж байна. За энэ ажил олгогчийн өдөрлөгт оролцож байгаа байгууллагууд бол ингээ оюутнуудаас ингээ анкетын мэдээллийг аваад ингээд ер нь бол 3-4 түвшний оюутнууд бол ер нь ажлын байраар суралцах хугацаанд хангах бүрэн боломжтой байна. Бид нарыг яг оюутан байх үед бол ажиллах тэр бүр боломж олддгүй байлаа. За дадлага хийхэд хизээч цалинтай ажилуулгач гэдэг юм уу, за дадлагжих боломжууд хомсгон байсан. Гэтэл бол ийм гоё сургалт хөтөлбөрүүд бий болсноор сургуулиуд манд хэрэгжүүлснээр оюутнуудад олон боломжуудыг бий болгож чадчихна гэж харж байна. Тэгээд хамгийн гол нь яг энэ чиглэлийн олон мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиуд маань яг энэ хөтөлбөрүүдэд төдийлөн танилцуулаагүйгээс хүүхдүүд мэдээллээр хомс тэгээд сургуулийн сонголт хийхдээ жоохон алдаа дутагдал гаргаад байна уу да гэж бас хардаг штэ. Тэгэхээр яг энэ мэргэжлээ сонгох гэж байгаа чухал цаг үед яг энэ салбарт ажиллаж байгаа тэгээд сургуулаа төлөөлөөд өнөөдөр сургуулаа танилцуулах гээд ирсэн багш нарын хувьд бас юу гэж хэлмээр байна? Манай эдийн засаг бизнесийн тэнхим, манай эдийн засаг бизнесийн тэнхим дээр санхүү банк, бизнесийн удирдлага, маркетинг, нийлүүлэлтийн хэлхээ, логистик, за ингээ бизнесийн удирдлага, англи хэл дээр гэдэг хөтөлбөрүүдийг бол бид нэр хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэр эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн гол хэрэгцээ шаардлага юу вэ гэхээр хөлбөрийн зах зээл болон ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг хангахгүйц тийм мэдлэг чадвартай тийм оюутан төгсөгчдийг бид нар бэлтгэн гаргаж ажиллаж байгаа гэж ойлгож байна гэсэн. Тэгээ манай хөтөлбөрт хамрагдж байгаа
одоо манай хөтөлбөрөөр сурж байгаа оюутнууд бол үндсэндээ одоо ажлын байрны суурилсан сургалтанд бүрэн хамрагдах боломжтой. За манай маатах их сургуулийн хамтын ажиллагаатай одоо Солонгос улсын ихтэй сургуулиудтай бас одоо 2/2 хөтөлбөрөөр бас хамтран суралцах боломжтой. За манай одоо бизнесийн удирдлагын англи хэл дээр хөтөлбөр байгаа. Энэ бол хөтөлбөр маань бол одоо англи улсын Pearson Pitek гэдэг хөтөлбөрийг 100% одоо хэрэгжүүлдэг, 100% англи хэл дээр одоо явагддаг юм онцлог хөтөлбөр байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийн суралцагчид маань үндсэндээ олон улсын бизнес менежментийн мэргэжлийн юм бас юм дипломтой давхар төгсөх онцлогтой буюу энэ хөтөлбөрийн оюутнууд маань үндсэндээ дэлхийн түвшинд одоо карьер өсгөх, дэлхийн түвшинд одоо өөрсдийгөө хөгжүүлэх, за мөн дэлхийн одоо юм хаанч ажиллах юм өргөн боломжийг одоо бий болгож байгаа манай юм одоо онцлог юм хөтөлбөр байгаа гэсэн үг. Гой хөтөлбөрүүд бий болдог болчихжээ. Оюутнуудад бол маш их боломжууд байна тий. Тэгэхээр одоо манай суурь шинжилгээ ухаан инженерчлэлийн техникийн хувьд бол манай сургууль одоо ер нь бол нэгтлэн бодох, бүртгэл, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр бол нэлээд одоо алдартай ийм сургууль гэж байгаа. Тэгэхээр бас мөн инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг одоо сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр энд бол одоо механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, график дизайн, логистик, за тэгээд дээр нь мэдээлэл технологийн сургууль маань програм хангамж, мэдээллийн систем гэсэн хөтөлбөрүүдийг бол амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тэгээд одоо эхний хөтөлбөрүүд маань одоо 5 дахь 6 дахь төгсөлтүүдийг хийчихсэн гэдэг явж байгаа. За тэгэхээр эдгээр хөтөлбөрүүдийн хувьд одоо онцлог нь юу байх вэ гэхэлэр бас мөн саяны дурдсан энэ Pitek хөтөлбөрт бол механик инженерчлэл хөтөлбөр манд хамрагдаад бас мөн англи хэл дээр эзэмших юм боломжтой болж байгаа. За бас мөн Швейцарын эдийн засаг технологийн их сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой. Тэгэхээр энэ хөтөлбөр бол одоо эрсэлт авсан энэ цаг үеэс эхлээд амжилттай хэрэгжээд тэгэхээр энэ хөтөлбөрөөр төгсөж байгаа оюутнууд маань бас байж байна. Одоо ч гэсэн энэ оюутнууд маань бол одоо энэ хөтөлбөрт хамрагдаад суралцаад явж байна. За бас мөн Их Британий Гринвич хөтөлбөрт бол мэргэжлийн англи хэлний сертификатаа төгсөх боломжтой оюутнууд маань суралцаад бас ингэж явж байна. Тэгэхээр эдгээр хөтөлбөрүүдийг бид нэр одоо тухайн сургуультай албан ёсны эрхтэйгээр гэрээ байгуулад ингэж хамтран хэрэгжүүлдэг гэсэн үг. Тэгэнгүүт энэ эдгээр талууд маань бол одоо манай сургуулийн онцлог давуу талс болж байгаа. За тэгээд түүнээс гадна одоо яг инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөрүүд дээр нэмж хэлэхэд бол бид нар одоо яг ижил төвшний мэргэжлэр сургалт явуулж байгаа ихтэй сургуулиудынхаа төвшөнд бол ер нь манай оюутнууд ямар хэмжээний мэдлэг ур чадвар эзэмшиж байна, ямар төвшөнд байна гэдгийг хаагна явж байгаа гэдгийг харах зорилготойгоор за тэгээд бас мөн оюутнуудынхаа одоо ур чадвар мэдээллийг одоо нэмэгдүүлэх зорилготойгоор төрөл бүрийн улсын чанартай олимпиад уралдаан тэмцээнүүдэд бол оролцохыг хичээдэг. Тэгээд энд бол амжилттай оролцсоор ирсэн. За Монгол инженер гээд яг механик инженерчлэлийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын дунд болдог энэ улсын хэмжээний том арга хэмжээ байж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээнд одоо сүүлийн 2 удаа бид нар бол амжилттай оролцоод одоо эхний байруудад одоо шалгарсан юм хүрэл медаль авсан амжилттай явж байгаа. За бас мөн инженерчлэл эдийн засгийн улсын олимпиад болдог. Энд бас манай оюутнууд амжилттай оролцоод одоо эхний байруудад шалгарсан амжилттайгаар оролцоо явж байна. За дээрээс нь хэлэхэд бол одоо програмын улсын олимпиад болдог. Тэгэхээр энэ олимпиадад бол програм хангамжийн мэдээллийн системийн оюутнууд маань одоо сүүлийн 3 жил тасралтгүй эхний байруудад шалгарсан юм амжилттай явж байна. Тэгэхээр эдгээр амжилтууд маань биднэрт одоо юуг илэрхийлж байна вэ гэхээр бидний явуулж байгаа бол энэ хөтөлбөрүүд маань бол одоо үр дүндээ хүрч байна гэдгийг бол бас нөгөө талаар илтгэх юм юу болж байгаа үзүүлэлт болж байна гэж бид нар харж байгаа. За тэгээд энэ жил бас механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл програм хангамжийн хөтөлбөрийн оюутнуудаас баг бүрдүүлээд манай сургууль одоо ABU Europcon тэмцээнд анх удаага одоо оюутнуудаа амжилттай оролцуулсан байгаа. Тэгээд шилдэг 8 багийн нэгээр шалгарсан байж байгаа. Гэт гих мэтчлэнгээр бол одоо оюутнуудын маань амжилт буухаа бол тасралтгүй явагдаж байна. Манай төвшөө өгшөд инженерийн сургуулаа нэлээ ярьчлаа тий. Өөрийнхөө салбаруудыг бас нэлээ ярьж байна. Тэгээд ер нь одоо яг нөгөө элсэлт болох гэж байна гэдэг дээр хэдүүлээ бас нэг жоохон акцент өгж ярив. Элсэлгчид рүүгээ чиглэсэн одоо ямар одоо сургалтуудыг хийж байна.
хүүхдүүд одоо эсэлтийн шалгалтаа өгөхөөс өмнө бас тухайн сургууль дээр очиж танилцах ч байд юм уу, суралцах боломжуудыг олгодог юм байна. За магадгүй тэтгэлгүүд зарлагдах уу? Ер нь одоо суралцж байгаа оюутнуудын хичнээн тэтгэлэгт хамрагдчихэв. За манай сургууль бол шинээр эсэгчдэд зориулаад эсэлтийн шалгалтын онооны одоо урамшуулалт тэтгэлгийг бол олгодог жишээлбэл. За энэ жилийн хувьд бол үндсэн шалгалт гэж байгаа тийм ээ. Эсэлтийн шалгалт маань одоо үндсэн шалгалт тийм ээ. За мөн дагалдах шалгалтуудтай манай сургуулийн ихэнх хөтөлбөрүүд бол математик ийм одоо оноог бол үндсэн шалгалтаар бол авч үздэг оноогоор. За математикийн шалгалтын дээрээ эсэлтийн шалгалтаас 10-аас 100% хөнгөлөлтийг бол одоо олгох гэж байна. За оюутан эсэгч маань 550-аас 599 оноотой бол эхний жилийнхаа сургалтын төлбөрөөс одоо бүтэн нэг жилийнхаа сургалтын төлбөрөөс 10% хөнгөлөлт. За 600-аас 649 оноотой байвал 40% хөнгөлөлт. За 650-аас 699 оноотой байх юм бол 70% хөнгөлөлт. За ингээд бүр 700-аас дээш оноотой одоо эсэгч орж ирэх юм бол эхний нэг жилийн сургалтын төлбөрөөс ингээд 100% тэтгэлэг олгоно гэдэг. За энэ бол одоо нэг онцлог. За хоёрдугаарт улсын болон аймаг нийслэлийн одоо олимпиадууд байна тийм ээ, мэргэжлийн хичээлээ математик, физик, нийгэм. За мөн үүнээс гадна урлаг спортын тэмцээн уралдаан тийм ээ, улсын хэмжээний аймаг нийслэлийн хэмжээний тэмцээнүүдэд одоо эхний 3 байрт амжилттай оролцсон ийм одоо сурагч байх юм бол бид нараас 10-аас 30% тэтгэлэг бас олгож байна. За ингээд шинээр эсэгчд маань бол одоо тийм ээ амжилттай ороод одоо төгссөн хүүхдтэй бол бүрэн одоо юм тэтгэлэг олгож байна. За үүнээс гадна суралцах хугацаанд за олж онооны тэтгэлэг, за цахирлын нэрмжид тэтгэлэг гэх мэтчлэн. За уралдаан тэмцээнд амжилттай оролцдог бол шилдэг анги, шилдэг сурагч, шилдэг оюутны одоо шагналууд гэх мэтчлэн бол байна. За мөн түрүүнд дурдсан тийм ээ магадлал итгэмжлэл чухал байна гэсэн. За энэ нь бол суралцагчдын хувьд бол бас ямар давуу тал болгодог вэ гэхээр засгийн газрын тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжинд бол бүрэн хамрагдах боломжтой. За ялангуяа сая төвшин агш манд дурдсан энэ инженер чиглэлийн чиглэлүүд маань бол тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүд аа. Энэ тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцж байгаа хүмүүс бол Монгол Улсын засгийн газрын тэтгэлгийг бол бүрэн авах боломжтой байна. Тэгэхээр 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой байна гэсэн. Тэгэхээр нөгөө магадлал итгэмжлийн маань давуу талаас энэ дээр байгаа. Тийм. Ингээд магадлалтай сургууль сурсны давуу тал нь тийм. Тэгээд одоо засгийн газрын тэтгэлгүүд буцалтгүй тусламж гэдэг юм. Тийм ээ. Зээлд бол бүрэн хамрагдах боломжтой. Яг энэ тусламж тэтгэлэг зээлд хамрагдсан оюутнууд одоо хэд байгаа юм? Байлгүй яах вэ? Одоо суралцах хугацаанд бол одоо за жил болгоны 100 гаруй оюутан ер нь бол зээлэнд бол хамрагдах боломжтой. Тэтгэлэгт бол мэдээж суралцагчны 10-аас 20% нь бол хамрагдах боломжтой. Одоо инженер төлбөрөөр суралцж байгаа одоо ихэнх оюутнууд маань бол 100% засгийн газрын тэтгэлэгтэй бол суралцж байна манай сургуулийн хувьд. Өөр одоо оюутны сурагчид руугаа зөвхөн одоо мэдлэг чадвар олгохоос гадна юуг анхаарч ажилладаг вэ манай сургуулийн хувьд? За чухалчилдаг вэ гэсэн үг тийм. Ер нь бол цааш дэчийн хандлага хаашаа чиглэж байгаа вэ гэдгийг бол сургуулиас харж байна. За ажил олгогчдын саналаас ирнэ тийм ээ. Одоо байнгын. За манайх бол ер нь давуу тал юу гэх юм ингээд сэтгэл ханамжийн судалгаа, оролцогч талуудын судалгааг бол нэлээд одоо ач холбогдлоор авч үздэг тийм. За ингээд судалгаа бол төгсөгчд тийм ээ, суралцагчид, ажиллаж байгаа багш ажилтан, за эцэг их, за ажил олгогч гэдэг олон талаас ерөнхийдөө судалгаануудыг авдаг. Судалгааныхаа үндсэн дээр бид нар юуг одоо гаргаж ирж байгаа нөхөр хөтөлбөрүүдэд байнгын тасралтгүй сайжруулж байна. Цаашдаа хэн юу хүсэж байгаа нь те, суралцагчид юу хүсэж байгаа, ажил олгогчид юу хүсэж байгаа. Жишээлбэл ажил олгогч одоо практик дадлагтай оюутан гэдэг ч юм уу тий хүсэж дээ шүү дээ. За тэгээд доктор сурчлалтай ажилтдаг хэрэгтэй байна гэдэг. За тэгээд энэ чиглэлийн одоо зөөлөн ур чадваруудыг одоо айгүй хэрэгтэй байна гэдэг юм саналууд ирдэг тий. Тэгэхээр бид нар бол нөгөө хөтөлбөртөө одоо зөөлөн ур чадвар эзэмших. За дээрэс нь одоо сүүлийн үед бол нөгөө компьютер, AI гэдэг ч юм уу технологитой харьцах чадварыг бол нэлээх өсөж байна тийм ээ. За тэгээд энэ чиглэлээр бол хичээлийнхаа сургалтынхаа төлөвлөгөөнд бид нар бол олон төрлийн одоо ийм хичээлүүдийг оруулж байна. За ингээд бол суралцагчд маань ч гэсэн одоо юу гэж юм бэ гэхээр одоо оюутан л юм чин тий хичээлээ битгий дараач тий одоо клуб дугуулын тий нээлттэй юм өөр бусад энэ чиглэлийн ажлууд зохион байгуулаач гэх. Тэгэхээр оюутнууд маань өөрсдөө хүсвэл одоо клубээ байгуулж болж байна. Одоо манай сургууль дээр одоо 20 гаруй клуб бол
үйл ажиллагаа явуулж байна. За энэ нь бол багш нарын санаачлагаар байгуулсан клубүүд байж байна. Оюутнууд өөрсдийн санаачлагаар байгуулсан клубүүд байна те. Одоо сүүлийн үед бол гоо даамны клуб, те байт харвааны клуб гэдэг ингээд дандаа оюутнууд өөрсдийнхөө сонирхлын чиглэлээр бол клубүүдийг ажиллуулж байна. За олон төрлийн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байна тийм ээ. Одоо сургуулийн нэрмжит тэмцээн, оюутны холбооноосоо тэмцээн зохион байгуулж байна гэдэг ингээд одоо аль болох тэ оюутнууд ажил олгогч юу гэдэг нь тэ багш ажилтнуудын сэтгэл ханамжид нийцтэй юм үйл ажиллагаа явуулахыг бол хичээн ажиллаж байна. Тэгээд одоо сургалтынхаа хөтөлбөрүүдийг бол бид нар тасралтгүй сайжруулдаг. За эндээ бол нөгөө маш олон талын одоо судалгаануудыг хамруулад судалгаанаас тэндээ бол сайжруулалт бол хийж байна. Би яг үүгээрээ нөгөө оролцооны талаар асуух гэдэг лээ. Оюутнуудын маань яг хөө зарим одоо сургуулиудад зөвхөн одоо нөгөө лекц, мэдлэг боловсрал, онол гээл ингээд оюутнуудыг нэлээд хичээлээр шахдаг л да. Тэгээд бусад зүйлсийн оролцоо жоох ингээд хоошоо татагдаад байдаг. Магадгүй зарим сургуульд зөвхөн нөгөө оролцоотой оюутнуудтайгаа л ингээд багш нар харилцаа үүсгээд тий ажиллаад илүү төлхөө ажиллаад яваад байдаг. Бусад оюутнууд жоох урсгалаараа яваад төгсөх магадлал их байдаг учраас. За мэдээж одоо суралцах орчин нөхцөл гэдэг зүйлийг хүмүүс хамгийн түрүү хардаг болжээ. Тэгэхээр сургуулийн орчин нөхцөл, техник, технологи, за одоо бусад одоо хэрэглээний одоо материаллык зүйлсч байдаг юм уу те? Эдгээрийн талаар багш нар сургуулиа хэр магтмаар байна. Тэгэхээр манай сургууль болохоор 3 салбар сургуультай. Тэгээд дархан салбар сургууль, мэдээлэл технологийн сургууль. За төв сургууль маань бол хотын Аз зэрэглэлийн бүсэд байрлсан. За ингээд Максимол худалдааны төвийн ард талд модны хоёрт ингээ байрладаг байж байгаа. За ингээд одоо 3 блок юм яг нөгөө сургалтын зориулалтайгаар анханасаа баригдсан юм сургуулийн барилгад бол бид нэр үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр сургалтын орчны талаар бол ер нь манай сургууль яг нөгөө багш суралцагчдаа, ажиллагчдаа хамгийн ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд бол одоо зорж ажилладаг. За одоо сүүлийн үеийн олон улсын стандартад нийцсэн спорт заалтай байж гин. Тэгээд зоогийн газартай, за бас мөн тусдаа оюутны байртай. За бас мөн одоо тусдаа 5 давхар номын сан үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр энэ номын санд бол оюутнууд маань чөлөө цагаараа одоо клуб дуулангийнхаа үйл ажиллагааг явуулах, дээрээс нь гэрээний даалгавар, бие даалт, тэгээд багаар ажиллах гэх мэтчлэнгээр одоо бүхий л чиглэлүүдээр за тэндээ чөлөө цагаа өнгөрөөх, амрах ч гэх юм ингээд ийм чиглэлүүдээр бол энэ номын сангаа ашиглаад ингээд үйл ажиллагаагаа явуулж байна. За бас одоо сүүлийн үеийн програм хангамжуудаар тоноглогдсон энэ сүүлийн үеийн компьютеруудын лабораториудад бол бид нар ашиглаж байна. Бас инженерийн чиглэлийн хөтөлбөрүүд мандаа зайлшгүй хэрэгтэй лабораториуд бол байж байгаа. Тэгэхээр энэ сүүлийн үеийн лаборатори тоногдох хөрөмжүүдийг бид нар одоо оруулж ирээд ингээд ашиглаж байна сургалтынхаа үйл ажиллагаанд. Тэгэхээр аль болохоор одоо сургалтын орчин маань багш оюутнуудтай ээлтэй байдлаар бол явагдаж байгаа. За үүн дээр нэмж хэлэхэд бол манай сургууль маань одоо тусгай хэрэгцээд суралцагчдад зориулсан тэр ээлтэй орчныг бол хамгийн маш сайн бүрдүүлж чадсан гэж миний хувьд боддог. Тэгэхээр үүгээрээ одоо нэг баталгаажуулж байгаа зүйл маань тусгай хэрэгцээд оюутан суралцагчдад нөгөө ээлтэй орчин бүрдүүлсэн ээлтэй сургууль гэдэг энэ тодтолыг бол авсан байж байгаа. Бас нөгөө 2024 онд ээлтэй сургуулиар шалгарсан байгаа. Тэгээд энэ тусгай хэрэгцээд суралцагчтай орчныг нь бас бүрдүүлж өгөхөөс гадна бид нар сургалтынхаа хөтөлбөрт бас тусгаж өгдөг. Тэгээд одоо яг харааны бэрхшээлтэй байна уу, тэг хэл ярианы бэрхшээлтэй нь эсвэл одоо сонсголын бие махбодын тэг энэ аль бэрхшээлтэй оюутнууд байна гэдгийг мэдээлэл бол нөгөө сургалтын албанаас бүх багш нар руу ингээд дэлгэчихдэг. Тэгэхээр таны одоо хичээл орох гэж байгаа энэ ангид чинь ийм оюутан байгаа шүү гэд ингээд нөгөө багш нарт мэдээлэл маань ирчдэг. Тэгэхээр багш маань одоо тухайн оюутантай би ямар арга зүгээр хичээлээ заахын, ямар арга зүгээр харилцахын гэдгийг бол багш нар өөрсдөө төлөвлөөд ингээд сургалтын тусгай аргыг бол оюутнуудтай бас хэрэгжүүлээд явдаг. Тэгэхээр энэ нь бол хөтөлбөр бүртээ бол тусгатаад өгчихсөн. Тэгэхээр энэ бас мөн миний одоо хувийн бодлоор бол одоо оюутнуудтай хувь хүнд чиглэсэн маш сайн юм нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн байна гэж бол харж байгаа. Мэдээж одоо багш нар бол бусад сургуулиудыг бас хараал, ажиглаал тий харьцуулт хийгээл явж байгаа. За, нэвтрүүлэг маань дуусахад өгч байна, болсон байна. Одоо төгсөгчдөд
мандах сургуультай танилцах боломжууд ер нь хэр байна? Очоод өдөр болгон аав ээжтэйгээ очоод мандах сургуулийн орчин нөхцөлтэй танилцах, сургаалт хөтөлбөрүүдтэй танилцах, тэтгэлгүүдийн талаар мэдээлэл авах боломжуудыг хизээ олох бай. За манай сургууль бол одоо үргэлж нээлттэй элсэгчтэй тийм ээ. За эцэгтэйгээ ирээд одоо сурагч маань ирээд манай сургуультай танилцаж болж байна. За хөдөө орон нутгийн сурагчид маань бол манай сургуулийн вебсайт руу ороод харах юм бол одоо 360 байдлаар одоо тий орчинтойгоо шууд танилцах боломжтой. Тий. За тэгээ манай сургуулийн мандах цэг эдүүцэг гэсэн вебсайт байна. За мөн одоо холбоо арих хуцсны дугаарууд нь бас байна. За үүнээс гадна элсэлт цэг мандах цэг гэсэн энэ хаягаар бол одоо шууд одоо бүртгүүлэх боломжтой. Ямар нэгэн төлбөргүйгээр бүртгүүлээд ингээд за ингээд нөгөө элсэлтийнхаа шалгалтаа өгөөд оноогоо аваад ирээд шууд ингээд сургуулаа. Тэ ингээ хөтөлбөрөө сонгох ингээ бүрэн боломжтой. Тэгэхээр манай сургуулийн вебсайтаар зочлоод үзээрэй. Одоо нөгөө эвсэлтийн үйл ажиллагаа бол эхэлсэн байж байгаа. Тэгэхээр одоо яг нөгөө нэг элсэгчдэд зориулсан элсэлтийн үйл ажиллагаа эхлүүлээд сургууль дээр бол ингээд байнгын мэдээлэл тэгээд бүртгэл энэ үйл ажиллагаа бол сургууль дээр маань эхэлсэн байж байгаа. Тэгэхээр одоо дуртай үедээ сургууль дээр ирээд бүртгүүлээд сургуулийн орчиндөө танилцаад ингээд мэдээлэл авах боломжтой байж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань одоо 7 сар гартал бол ингээд тасралтгүй үргэлжилнэ. За маш улаан ээжүүд маань өнөөдөр нэвтрүүлэг үзэж суугаа хаа. За манай гүн жаргал багшийн хувьд жоохон багахан ярьчлаа. Төгсгөл нэвтрүүлгийн төгсгөлд нь за одоо нөгөө аав ээжүүд маань нэлээд орчин үеийн хүүхдүүд ч гэдэм үү одооны хүүхдүүд гэл жоохон шүүмжлэлтэй хандах магадгүй хүүхдүүдийн харилцаа тэг хүмүүжил тал дээр жоохон ийм бэрхшээлүүд байна гэж ярьдаг. Мэдээж боловсролын салбар тэр дундаа яг хүүхэд залуучуудтай ажиллаж байгаа багш нарын хувьд яг энэ асуудлууд ер нь хэр байдгийг аав ээжүүдэд бас хандаж бас нэг зөвлөмж өгөөч. За мэдээж яг одоо шинэ элсэгчд маань бол харьцангуй одоо шинэ залуу үеийн хүүхдүүд орж ирж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ тэр хэмжээгээр одоо манай сургуулийн багшлах бүрэлдэхүүн өөрөө бас бид нар бол тэдэртэй харьцахдаа, зааж сургахдаа бас бэлтгэгдсэн. Одоо ийм багш нар байгаа гэж бид нар бас өөртөө харж байгаа гэсэн үг. Тэгээ аль болох одоо энэ хүүхдүүдийн юу одоо мэдээж хэрэг нөгөө сургалтынхаа арга технологи бид нар бол одоо нөгөө оролцогч талуудынхаа судалгаан дээрээ тулгуурлаад тэднэрлөө одоо илүү чиглэсэн одоо сургалтын арга технологи бол сонгоод явж байгаа. Тэгэхээр аль болох одоо энэ хүүхдүүдийг илүү одоо өөрсдийг нь хөгжүүлэх, багаар ажиллуулах тий одоо тэр зөвлөл ур чадварыг хөгжүүлэх за мөн одоо нөгөө гадаадад гэдэг юм уу те олон улсад гарч ажиллах боломжийг одоо түлхүү олгож байгаа. Үүнтэй хамаарлаар манай мандахыг сургуулийн одоо нэг хамтын ажиллагааны хөтөлбөрүүд бас одоо манай шинэ элсэгчид орж ирээд бас хамрагдах бас бүрэн боломжтой. Миний лар би товчгооны танилцуулчих гэж бодож байна. Тэгэхээр манай мандахыг сургууль бол үндсэндээ гадаад болон дотоодын ихтэй сургууль болон бизнесийн байгууллага одоо мэрэгжлийн олон одоо байгууллагатай одоо өргөн хамтын ажиллагаа бол хийж ажиллаж байгаа. Зүүнний хамгийн тод жишээ юу гэдэг вэ гэхээр манай элсэгчд буюу одоо манай сурж байгаа оюутнууд бол Солонгос улсын Халлаа их сургууль, Чонжуу их сургууль, Хансаа их сургууль, Сангмяо их сургуулиудтай бол хоёр дээр нэм хоёр хөтөлбөрүүдээр хамрагдаад суралцах боломжтой. За мөн одоо энэ Швейцарын эдийн засгийн технологийн их сургуультай бас хоёр дээр нэм хоёр хөтөлбөрөөс хамрагдан суралцах боломжтой. Тайваны Буффен их сургуультай бас хоёр дээр нэм хоёр хөтөлбөрөөс хамрагдан суралцах боломжтой. За мөн одоо Солонгосын ихтэй сургуулиудаа мөн солилцооны хөтөлбөрөөр суралцах бас боломжтой. За мөн одоо Японы Тохоку гэдэг их сургуультай бас манай богино хугацааны гэдэг юм уу одоо солилцооны оюутнууд бол суралцдаг. Одоо манай техмэс гэхэд бол логистик хөтөлбөрийн оюутнууд, маркетингийн оюутнууд бол яг одоогоор одоо Японд одоо татлагчаад одоо суралцаад явж байгаа ийм хөтөлбөр байгаа. За мөн одоо манай мандахыг сургуулийн бүх хөтөлбөрүүд дээр олон улсын одоо ийм эрхийг олгодог ийм хөтөлбөрүүд бас хэрэгждэг гэсэн үг. Тэгэхээр манай ээж аав нар маань хүүхдүүдэд зөвхөн бакалаврын дипломоос гадна мэрэгжлийн одоо ийм зэрэг сертификаттай бас давхар сургах бас боломж бол бидэнд байгаа гэсэн үг. Тэр нь юу вэ гэхээр одоо Англид төвтэй одоо мэрэгсэн менежерийн зэрэг олгодог CMI сертификаттай манай одоо бакалавр болон магистрийн хөтөлбөрийн төгсөгчид бас гэртеэдээ төгсөх боломжтой. За мөн Америкийн нэгдсэн улсад төвтэй удирдлагын мэрэгсэн нэгтлэн бодогчийн гэрчлэгээтэй бас юм төгсөх юм өргөн боломжууд байгаа учраас манай эцэг их ээж аав одоо ах эгч нар маань одоо хүүхдүүдэд бас энэ талаас нь бас зөвлөөд одоо манай сургуулийг бас ингэж сонгон суралцах бас ингэж сайн зөвлөж өгөөрэй гэж хүсэж байна. За хоёрдугаарт мөн гадаадын гэлтгүй манай дотоодын
одоо олон байгууллагууд бол бидэртэй маш их хамтарч ажилладаг. За ялангуяа манай сургууль дээр бол одоо ажлын байран дээр суурилсан сургалт бол сүүлийн 3 жил бол тасралтгүй явагдаж байна. За үүнд бол банк санхүүгийн байгууллага, бизнесийн байгууллагууд гэдэг одоо олон байгууллагуудаа хамтарч ажиллаад энэ хөтөлбөрөөр сурж байгаа оюутнууд нь бол сурж явах хугацаанд ажлын байран дээр өөрийгөө хөгжүүлээд дадлагчаад ажлын байранд гарахад хэдийнэ өөрснийгөө бэлтгэгчдэг юм давуу талтай байгаа гэсэн үг. Тэгээд сүүлийн жилүүдэд манай сурж байгаа оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдах одоо тоо нь бас өсөж байна. За мөн одоо энэ ажлын байран дээр хамтарч ажиллах бас бизнесийн байгууллагуудын тоо бас манай сургуулиас нэлээдгүй нэмэгдэж байгаа гэдэг нь өөрөө энэ ажлын байран дээр суурилж байгаа сургалт бол маш үр дүнтэй байна гэдгийг бас бид нар одоо маш их харж мэдэрч байгаа гэж ойлгож байна гэсэн. Тэгэхээр эцэг эхчүүд маань манай Мандах их сургуулийн одоо энэ дотоодын хөтөлбөрөөс гадна энэ хамтарсан болон энэ олон улсын зэрэг авж байгаа хөтөлбөрүүдээр одоо хүүхдүүдээ одоо бүрэн сургаад одоо дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц одоо тийм хүүхдүүдийг бид нар бэлтгэх гээд одоо бэлтгэгдсэн юм сургууль байна гэдэг. Тэгээ манай сургуулийг одоо сонгон судалж суралцаарай гэж урьж байна. За баярлалаа та хэдтэй. Тэгээд мэдээж одоо ажлын орчин нөхцөл, за суралцах чиг баримжаа, мэрэгжлийн чиг баримжаа гэдэг дээр хүүхдүүд нэлээд юм тогтворгүй байгаад байгаа учраас олон сургуулиуд ингээд яг өөрийнхөө сургууль хөтөлбөр орчин нөхцөлийг одоо бүх хүүхдүүдэд боломжтой бол хурж тайлбарлаад танилцуулж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт маань урагдаа оролцож олон улсад магадлан итгэмжлэгдсэн Мандах их сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн та гуравтаа баярлалаа. Тэгээд цаашдын одоо энэ боловсролын салбарт оруулах, хөрөнгө оруулалт, одоо хүүхдүүдэд олгох мэдлэг, мэдээлэл хүргэх одоо энэ их ажил үйлсэд нь өндөр хямжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэн кофе цайв нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээж авч үзлээ. Нэвтрүүлгийн маань зочны хойморт олон улсад магадлан итгэмжлэгдсэн Мандах их сургуулийн багш эрхлэгчдэд оролцож мэдээлэл хүргэлээ. Бидний ярилцлагыг хүлээж авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.